Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий газар үзүүлж байна. Сайн байцгаана уу? Та бүхэндээ их эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон их эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд олгож байгаа жирэмсэн эхийн тэтгэмжийг танилцуулах гэж байна. Жирэмсний 5 сартаагаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд ихэд засгийн газраас тогтоосон хэмжээгээр сар бүр тэтгэмжийг олгоно. Та тэтгэмжинд хамрагдахдаа өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн үйлчлэгт хамрагдсны дараах бичиг баримтыг цахимаар бүрдүүлэн хүсэлтэд гаргана уу? Хүсэлт гаргах хэлбэр: И халамж цэгмэн, халамжийн нэгдсэн систем. И баримт цэгмэн, цахим төлбөрийн баримтын систем. Төдс машин, төрийн үйлчлэгээний цахим машин. Харьяа аймаг дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний байгууллага. Сум хорооны нийгмийн халамжийн мэргэжилтэнд өөрийн биеэр хандах. Таны мөнгөн тэтгэмж халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн арилжааны банкны дансанд сар бүрийн 20 өдөр олгогдоно. Сайн байцгаана уу? Та бүхэндээ их эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон их эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд олгож байгаа. Тэгээс 3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг танилцуулах гэж байна. Төрүүлсэн тэгээс 3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа их эсвэл эцэгт засгийн газраас тогтоосон хэмжээгээр сар бүр тэтгэмжийг олгоно. Хүсэлт гаргах хэлбэр: И халамж цэгмэн, халамжийн нэгдсэн систем. И баримт цэгмэн, цахим төлбөрийн баримтын систем. Төдс машин, төрийн үйлчлэгээний цахим машин. Харьяа аймаг дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний байгууллагын сум хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өөрийн биеэр хандах. Таны мөнгөн тэтгэмж халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн арилжааны банкны дансанд сар бүрийн 20 өдөр олгогдоно. Сайн байцгаана уу? Та бүхэндээ их эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон их эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд олгож байгаа ихэр хүүхдийн тэтгэмжийг танилцуулах гэж байна. 4 хүртэлх насны ихэр хүүхэдтэй их эсвэл эцэг нэг удаа засгийн газраас тогтоосон хэмжээгээр 2 ихэр хүүхэдтэй бол хүүхэд тус бүрт 1 сая төгрөг. 3 болон түүнээс дээш ихэр хүүхэдтэй бол хүүхэд тус бүрт 3 сая төгрөгийн тэтгэмжийг нэг удаа олгоно. Хүсэлт гаргах хэлбэр: И халамж цэгмэн, халамжийн нэгдсэн систем. И баримт цэгмэн, цахим төлбөрийн баримтын систем. Төдс машин, төрийн үйлчлэгээний цахим машин. Харьяа аймаг дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний байгууллагын сум хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өөрийн биеэр хандах. Таны мөнгөн тэтгэмж халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн арилжааны банкны дансанд сар бүрийн 20 өдөр олгогдоно. Сайн байцгаана уу? Та бүхэндээ их эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон их эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн хүрээнд олгож байгаа 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон их эцгийн тэтгэмжийг танилцуулах гэж байна. Тэгээс 18 хүртэлх насны 3 болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон их эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээний тэтгэмжийг улирал бүр олгох бөгөөд хүүхдийн тоонд төрүүлсэн болон өрчлөн авсан, асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа хүүхдийг хамааруулна. Хүсэлт гаргах хэлбэр: И халамж цэгмэн, халамжийн нэгдсэн систем. И баримт цэгмэн, цахим төлбөрийн баримтын систем. Төдс машин, төрийн үйлчлэгээний цахим машин. Харьяа аймаг дүүргийн хөдөлмөр халамжийн үйлчлэгээний байгууллагын сум хорооны хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өөрийн биеэр хандах. Таны мөнгөн тэтгэмж халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн арилжааны банкны дансанд сар бүрийн 20 өдөр олгогдоно. Хөдөлмөр халамжийн үйлчлэгээний ерөнхий